Монгол Улсын ардын жүжигчин Инх тайван гэдэг бол үнэхээр бас энэ хорвоод энэ Монголдо төрсэн утга учраа хэдийнэ биелүүлсэн маш сайхан хэмэртэй урамтэлч нэг гэж би боддог юм байна. Цэнхэр мандлын мал аж ахуйн машин станц гэж том аймаг орон нутаг сумыг хангадаг тийм мал аж ахуйн өвсдөж илбэлэх том станц байсан. Тэгээд тэр үеэс эхлээд бид нэр одоо тэр үед одоо бас тэр төвлөрсөн газар цэцэрлэг байсан юм шиг байгаа. За энд байж Би 2 дугаар ангита ээж аав маань намайг цэцэрлэгийн машин сургуульд өгсөн ихчтэй хань бол гэдэг Энтэй аймгийн Цэнхэр мандал сум руу явуулдаг байхгүй. Тэгээ би ч хотын хөвгт. Тэгээд тэнд ингээ очиод бужигнаад би ч өөрөө нэг мо гармошч тоглодог ухаантай. Тэгээд нөгөө манай ихч цэцэрлэгийн багш. Тэгээд би ч цэцэрлэгийн хүүхдүүдийг ингээд бас дуулж, хуурдуулж бас хажуугаар нэг гармошко тоглож бас цэнгүүлэх тийм үүрэг авцсан. Тэгээд нэг модон хөлтэй лувсан цэрэн гэж их мундаг тийм цэцэрлэгийн эрхлэгч байсан юм. Надад их сайн манай ихч бас их тусалдаг. Тэгээд одоо хэдэн хүүхдүүд ингээд сургууль хийлгээд бас нэг цэцэрлэг одоо нэг цэцэрлэгийн их эцэг зориулсан одоо концертод бэлдээд өгөөч гэсэн тэр дотор нэг 2 нөхөр их сахилгагүй 2 нөхөр байсан. Тэр хоёрын нэг нь л одоо манай энэ ирээдүйн ардын жүжигчин Инх тайван маань байгаа. Нөгөөх нь хингэж гавь жүжигчин Эрдэнэбат. Тэгээ энэ хоёр чинь заримдаа сахилгахгүйт нь би тэгээ тухайд нэг тийм пластмассан каршокор толгоор тоншижсэн хэзээс мартдаг юм. Одоо энэ хоёр ярьдаг юм. За өөрт чинь каршок дуучиж дуучин болсон шүү гэд. Энэ утгаараа ер нь бол бас тэ бидний амьдралын зам мөр энэ тэнд ингэж огтлцох тийм учиртай байсан юм байл. тэгээд 68 оны үед баха мал аж ахуйн машин станц тараад тэнд ажиллаж байсан инженер техникийн ажилтнууд трактор компани жолооч нар бүгд бусад сумдад хуваагдаад явцгаасан. Тэгээд тэднийх маань Афган цэрнгох маань одоо аймгийн төв рүү манайхан мөрөн сум руу шилжээд. Ингээд Инх тайван би тэрийн одоо сургуульд орж сургуулийн сурагч болохнаас эхэлж байгаа юм. За би нэг класс алдар хүнтэй хүний талаар нөгөө талаар багынхаа ангийнхаа найзын талаар сэтгэлдээ бага насныхаа дурсамжаас сөхөж байгаа баяртай байна. Манай Инх тайван чинь 4-р ангид бид нар 10 хүртэл нэг ангид явсан. Тэгээ би тэдний чинь ширээ ингээд зэрэгэлдээ ар. Инх тайван ч бас ангидаа их турангаа өндөр хөвгт байсан. Манай аав одоогийн Хинтээ аймгийн Баяадрах сум хуучнаар Хөвчин Жонхонгийн хошууны хошуу ноён захирагч цэрэнд орж намсраж өгдөг хүний хүүхдийн байгаамаа. Тэгээд бид одоо ийм хүний үр бодом. Дэндодон таавиг бидээсээ үдэн дурсаад байна. Инж бүрхсэн атунда дэлхээ мордон нүрсэд байна. Одоо энэ ард байгаа миний энэ чин сааны ургийн мод байна. Энэ дээр одоо тэр манай өвөгийн маань бас нэр салбар юмнууд нь бас орсон байдгийм аа. Манай авч 1927 онд төрсөн хүн гэж байгаа юм. Тэгэхэд манай өвөө яг энэ хамгийн анхал энэ Алтан уургийнхныг айхтар одоо агнаж намнаж үүсэлж явах үеийн юм уу гэж бид бол одоо бол боддгийн. 27 онд төрсэн хүний чинь 29 онд болох юм байна да. 2 настай байхад нь өвөө маань одоо өчийн бүрийгээр эмээл дээрээ хормойлж явж ононгийн хойд үед гарч манай тэр
Шаруу гэдэг өвөөгинд 2 тийм хүүхдгүй 2 настай хөвгшөнд авчиж өгч өргүүлж ийсэн юм билээ. Тэгээ өөрөө болохоор тэрнээс хойш ингээ сар болдгоо баригдаад явсан. Ирээгүй гэж хөгшөө ээж маань бидэнд ярьж ирсэн юм аа. 50-ны гэр чинь манайхаас жоохон баруугаар бид нар чинь нөгөө тэр үеийн хүүхдүүд чинь одоотой адилхан машин унаагаар явна хичээл дэв болохоор биенийхээрээ дайрч ингэж очино. Тэгээ манай 50-гийнх бол манай учраас бид хоёр хаяадынхаар одоо төрөөж очино. Тэгээ эдний ээж их сайхан эдгээр ч олуула 50 гэрээс хоосон гарахгүй. Гал 100-ныхаа урд талд аргалын авдар гэж байдаг да одоо модны авдар. Тэрэн дээр том гамбалс тавьсан адууны гоё тавьчихсан. Тэрийг заавал бид нар шарж идэж өгнө. Тэчнээ амттай тэр одоо санаанаас гардаггүй шүү дээ. Тэгээд манай ээж болохоор Хинтээ аймгийн Батнаруу сумын уугуул Буня гэж хүн Жахар багаас эцэг эхээсээ 8 л өссөн. Тэгээд би чинь дээд талаас 2 дахь их чинь байгаа юм. Дүүнрээ хайрлаж өсгөж өнжийлгсэн. Ээждээ бас их тус нэмэр болж байсан баха. Дүүнрээ өсөх тал дээр. 9-р ангид байхдаа амралтаараа ирсэн чинь аав маань инээсэн. Тайвантай чинь аав хоёр нь жоохон муудалцаад байгаа гэдэг. Яасан ямар хэрэг тарьчаа өгсөн. Хичээлээ таслаад. Өглөө хичээлдээ явлаа л гэдэг. Ирдэг. Тэгсэн чинь хичээлдээ очихгүй шатар тоглоод ирсэн байгаа нэг өвгнийд очиод гээд ингээд тэгээ ер нь юмыг амархан сурдаг. Шатарт нэлээд сайн байсан. Манай аав ч өөрөө Монгол бичигтэй, шин үсгтэй ер нь цэргээс ирээд бас энэ шин үсгийн багш, ухуулагч гэдэг ийм ажлуудыг хийж явсан ийм хүн. Тэгээд аавыг дагаад багасаа бид нараас хамгийн түрүүнд Монгол бичиг сурсан нэгтэй юм. Ер нь ингээд оюутан байхдаа лекц авал Монгол бичгээр бичдэг. Амар байд юм уу? Лекцийн дэвтэр алга болохгүй гэдэг нээждэг ийм хөвгтэйсэн. Одоо ч гэсэн ер нь хүний яриаг бол Монгол бичгээр л тэмдэглэн дээ. За тэгээд төв 10 жилд бид нар чинь одоо хаяа нэг тэр пионер сурагчдын спартакиад соёл урлагийн арга хэмжээ болдог спортын. Тэр үеэр л уулзалдаг. Тэр үеэр л манай Хинтээ одоогийн хэллэгээр бол одоо 18 жилийн сургуулиудын хүүхдийн дунд бол од болцсон. Тэр үед бид 21 хоногийн хугацаатай 4 ээлжээр амардаг байсан. Хамгийн 4-р ээлжинд бол одоо аймаг болгоноос сургууль болгоноос урлагийн спортын алдартай хүүхдүүд очиж тэнд 3 аймгийн уралдаан тэмцээн болдог байсныг одоо ч бид нэр дурсан самж ярьдаг. Тэр үед манай 50 одоо дуулж анхныхаа алтан медалыг авч бид нарыг бас баярлуулж байсан. Тэр үеийн алтан медаль гэдэг бол их үнцэнтэй зүйл байсан. Бидний сурагч байх үед манай сургуулийн захирал энэ ямаа өндөр ямаа гэдэг захирал маань бол хүүхдүүдэд маш их дэмждэг ийм багш байсан. Жил бүр одоо сургуулийн одоо тэргүүний одоо сурлагатай онц сурлагатан за тэгээд спорт, урлаг одоо хөдөлмөрийн авраг хүүхдүүдэд ингээд шалгаруулад хүндэт самбарт зургийг байрлуулдаг байсан. Тэгээ тэр самбарт одоо Хинтээ маань одоо энэ олон одоо юм урлагийн үйлчлэгүүдээр авсан алт мөн хүрэлэн медалуудаа ингээд зүүсэн ийм сайхан зураг энэ самбарт бол байдаг байлаа. 4-р ангид байхдаа бол тэр үчи хөгжим бичгийн сургууль аймагуд дээр явж шалгаж хүүхдүүдийг шалгаж элсэлд авдаг байсан. Тэгэхэд Багада нэлээд хөдөлгөөнтэй бас тийм сахилгагүй талдаа, зөрүү талдаа хөөрхөн хүү байсан юм. хөгжмийн ангид тэнцсэн. Тэгээд аав минь жижигхэн гээд явуулаагүй. Дараа нь бас 7-р ангид байхад бас шалгалт авахд бүжгийн ангид тэнцсэн. Бас аав маань за гэртээ байж байгаа гэд явуулаагүй. Тэгээд ингээд сурч агаад 10-р ангиа төгсдөг юм аа. Тэгсэн нэг өдөр уцтаж ийн аймгаас. Чи би одоо Орон говь аймагт анагаах ухааны дунд сургуулийн хуваар авчлаа гэж. Тэгээд энэ чи өөрийнх нь авиасын үйлээ багасаа зөндөөл урлагийн үзлэгт ороод алтан медалууд энэ төр хит хитэрийн зүүцсэн л зураг явуулдаг. Тэгээд юу бодлоо. Ер нь л урлагт миний дүү авиастай хүн тэгээд ингээд одоо хадмэжтэйгээ энэ төр ярьж хагаад тэгээ ер нь дүүгээ авчиръя гэд хотод авчираа тэгээ хөгжим бүжигт авчир шалгуулад тэгээд дүү маань дуулаач анги тэнцээд анх ингэж одоо дуучин болох заманд тавигдсан юм аа. 10 жилээ төгсөөд Хинтээ маань багш их сургуулийн дуулаач ангид элсэн орж.
би араас нь 10 жилээр төгсөөд яг тэр сургуульд очиж нэг өгшин шавнар болж одоо ардын нэгжийн хөдөлмөрийн баатар Монголын одоо дуулаачийн урлагийг үндэслэгч агуу их хонгорын хайдвын шавнар болцоос 1979 онд Доронтоос 10 дугаар ангид төгсөн Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн ангид ирж анх найзтайгаа танилцчихлаа. Хайд багшийн шав, хайд багш бас их дүүд минь сайн байсан. Хамгийн л одоо ур чадвар бүх юм аль шингээсэн, заасан гэж боддог. Бүр манай гэрт хинтэд очиж хүртэл манай аавтай уулзаж ярилцаж сууж исэн юм сайхан бас дүүгийн минь багш байсан. Манай бол одоо багын найз гэж 18 тагаас л бид нас найзлсан. Свердловскийн уул уурхайн дээд сургуульд би очиод Дингтэй маань одоо Свердловскийн хөгжим бичгийн сургуульд сурч ирсэн. Ингээд энэ жоохон залуучууд танилцж байлаа. Оросын холбооны улсын Екатеринбург хотын мөсгөрсгийн нэрмжтэй хөгжмийн их сургуульд суралцсан. Ингээтэй хэлээд явсан. Дараа нь би араас нь үтсэн. Тэгээд төгсөж ирээд өөрийн театрт цуураад орцгоосон. 85 оны төгсөгч миний адилхан одоо нэг курст хамт очижсэн манай хамт сурч байсан оюутнууд маань бүгдээрээ байна. Ингээд би та бүхэндээ Оролын консерваторийн ойн баярын мэнд дээр нь удаан уулзааг байсан найзтайгаа өнөөдөр уулзж байгаагийн хамгийн том баярын мэндийг хүргье. Тэгээд тань маань хоошоо Орос сургуульд яваад гисэн. Би 83 онд багшийн дээд сургууль төгсөөд дөрөвдүгээр эдмийн театрт дуучнаар очиод. Тэгээд ажиллаж хойноос хэм маань төгсөөд тань маань төгсч ирээд бас л холбоотой нэг театрт ингээ хамт ажиллаад Энэ хоорондоо бас гэр бүлтэй болсон оюутан байхдаа хүүхдүүдтэй болсон нибэр Баярмагна гэж бас их сайхан бүсгүй ажилласаг ар гэрээ маш сайн даадаг ийм эмэгтэй байсан. Салла хоёр заммиг хэрнэ байцсан сан шүү сайхан сайхан дурсам жаа бодож сансан би бол анги 51 төгсөж ирэхэд соёлын одоо удирдах гэх үү тийм маягийн ажил соёлын салбарт хийж байсан учраас ирж байсан залуучуудыг ажиглах, харах заашгүй ажил явдлыг үүрэг байж л дээ. Тэгээ анги 51 төгсөж ирсээр дараа сонсоход бол надад ямар сэтгэл төрж байсан гэвэл ер нь одоо хандан хайдуугай болвол Оросын Италийн дэг сургуулийг Оросууд аваад өөрийн Оросын дэг сургууль болгосон. Яг тэр Оросын дэг сургуулийг бол хайдуугай авчирсан гэж би бол бодож байна. Хин инк тайван бол нэлээд сүүлийн үеийн бас мэдээлэл энэ төр нэлээд дэлгэрчсэн байсан ийм үед төгссөн учраас тэр Итали хэдийгээр Оросд сургууль төгссөн ч хэлээсэн Италийн дэг сургуулийн тэр Белканто гэж одоо ярьдаг дууламжтай. Тэр дууламжтай хоолойны чанарыг бол өөртөө шингээсэн ийм дуучин байна гэж ингэж ажиглаж байсан. Тэгэхээр энэ ажиглалт бол ямар юмд хүрч байгаа нөхтэй зэрэг Италийн сонгодог дуур гэдэг жинхэнэ дуур гэдэг маань Италийн дуур шүү дээ. Италийн сонгодог дууруудыг манай тайзан дээр тавихад жинхэнэ түүн тэдгээрийг илэрхийлэх хоолойтой дуучин бол дуучинтай болж байгаа байна гэсэн дүгнэлт бол хийжсэн л да. Дөрийн театрын гоцол дуучин, нарийн хоолойтой дуучин болж их хайхан дуунууд дөрөөр дуулж калафе дуулсан, хасе дуулсан, бүхэн ямар лирическая партия байна. Тэрний хол дуулсан байд Альфред Травиата да Верди. Тэгэхэд би их салвайхада Баатар Будай би анхтай их найзалж, өнөө шуултар найзалж байна гэдэг. 20 жил дуурийн театрт ажиллахдаа 30 гаруй 32 дуурийн гол дүр дуулж гэж ирж байна. Тэгээд инхтэйний хувьд ярих юм бол за
тэр 30 хэдэн дуурь дотроос сэтгэл үлдсэн сайхан дуурьуд бий. 1987 онд дуурийн шатрын тайзнаа тавигдсан Эргалиаца дуурийн Альфред байна. 1988 онд тавьсан төрийн шүлт Насаг дөржийн Үүлэн заяа дүрийн төмөр төрж байдаг юм уу? Тэр дундаас хамгийн их сэтгэл хоногсон дүрүүд 1990 онд манай шатрын тайзнаа тавигдсан Пучини алдарт Турандот дүрийн Калафын дүр байдаг юм. Ягаад энийг би онцолж ийм гэхээс агуу төрийн шүлт ардын жүжигчин 100-ны мандат дуурийн дөч урт насантай хамт энэ Монгол хан хүүгийн дүрийг бүтээсэн. Үнэхээр гайхалтай. Урт насны тэр пүлисийн санаас дуулж байгаа микрофон зүүцсэн шиг гарч ихэд инх 50 наанд тэр шатан дээр зогсоод дуулж байгаа энэ алдарт дуучинтай энэ тэнцвэрхэн дуулж байгаа энэ сайхан дүрийг би өргөл сэтгэлдээ тээж явдаг. Инх 50-тайгаа бол одоо Эргалиаца дуурийн Герцог гэдэг гол дүр би Мадалина дуулж байсан. Жишээлбэл Евгений Онегин дуурийн Ленскийд би Олгад дуулж гэх мэт одоо Инх 50 маань миний алтан партнер. Тэгээ Инх 50-ны хувьд бол яг өөрийнхөө одоо дуулах цаг үед үнэхээр гайхалтай дуулжсэн. Нэг тийм театр хүнд дээд өнгөний нэг одоо нэг айдас гэдэг юм уу, зовлон тийм ээ, заримдаа аавн, заримдаа одоо пятуутна гэж ярьдаг бид нар одоо гяхтнаад авч чадахгүй ч байдаг юм уу. Тийм тохиолдол Инх 50 дээрээс байж байгаагүй. Үнэхээр тухайн үедээ бол дуурийн театрын цээл хоолойтой одоо дөрүүдийг бол нуруунд дээр одоо үүрч авсан том дуучныг яг эн чинь бол Жавсан Дулам Долгорын одоо тэр үеийн гол одоо дуурийн театрын гол багна шүү дээ. Өөрийнхөө үгийг гүйцэтгсэн Турандот Пучини тэр агуу дуурийн хан хүүд дуулсан данг. Тэгээд найзгаа Оросд ямар мундаг мэрэгчлээ эзэмшээд ирвэ гэдэг л тэр хан хүүгийн арийг дуулж байхад хажуунаас нь сонсоод тэгэхэд тэр дуурийн дөрвөн мэргэн гэдэг өвгөний нэг мэргэн өвгөнд нь би тоглож байсан. Тэгээд 50-гаа дуулчихыг хараад биширд ирсэн. Хан хүү гайхамшигтай бүтээсэн. Дууг дуудуулахдаа сайхан ая сонсох, сайхан үг одоо хэлүүлэхээс гадна хоолойны чадварыг илэрхийлсэн дуучид байх ёстой. Тэгж байж дэлхийд үндэсний соёл өрсөлдөх ёстой гэсэн ойлголт байхгүй юу? Тэгэхээр тэр юм руу очиход Инх 50-ны хоолой надад хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд энэ Жамбал дорж гэдэг сэтгүүлчийн хүний заяа гэдэг шүлгэнд ая хийгээд тэгээд Инх 50-аар одоо дуулсан. Ер нь баг Инх 50 Монголын хөгжмийн зохиолчдын мэрэгжлийн дуу анхны дуу баг хүний заяаг дуулсан байх гэж би баг бодож байна. Мэрэгжлийн дуу. Ер нь хүний заяа дуу бол тэр мэрэгжлийн анхны одоо мэрэгжлийн дуунуудын эхний одоо хэсгийн баган дээрс Сэргэн мандлын үеийн хэсэг нь. Тэгээд Инх 50 бол их сайхан дуулсан. Завгүй өөрийгөө байлгадаг чанар нь өөрийг нь бол маш их одоо байсан болон байгаагүй авьяас одоо нээхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж боддог юм. Цуг ажиллаж байгаа дуучид энтер маань одоо ингээл хашаа байшинд байх юм бол гүйж очоод хамт нөгөө байшингийн барилцаад хашаа байшингийн барилцаад ихгүй нь ер нь маш их дуусч тэрэ инэ гэж гүйдэг. Хөгшин тэгчнээ хөгшин аргалчнаа найс нь аргалчнаа гэл тэгэл тэрий чин тэгээ бүтээчлээ шүү ингээ бүтээчлээ шүү гэл тэгээд нэг тийм нэг үнэхээр нэг оюутан цагийн нэг хөөрхөн 20 хэдэн настай хонгор зүстэй байхаас үед гэсэн нэг тийм багын найзын шинж үргэлж хадгалагдаж байдаг да. Тэгээд эзэн хончсон найз нэг тэгмээрээ найз найз нь тэрийг зохицуулаад өгөө ч гэдэг юм уу тий. Хизээд ямагт нэг хүн туслахад бэлэн тэр нь юу гэж хэлэх гээд байна гэхээр маш их ажилсаг. Одоо би төгсч ирчээд тэр Чингэлтэд нэг газар аваад одоо тэр үеийн амьдрал бол тийм л байсан ш ташаад гэр барайл. Тэгэл нэг очисон чинь учиргүй хад ухаалал. Гэхдээ одоо яахад вэ гэсэн чинь жордлон гаргаж байгаа гэдэг. Тийм л их ажилтаа ерөөсөө ууггүй ажилдаг. Тэгээд л ажилласараа байгаад л нэг мэтгэд машинтай болцсон, хувийн машинтай болцсон. Дуурийн дүр бүтээх гэж ажиллаж байхдаа хажуугаараа нөгөө өрөөндөө бас ийм сайхан дуунууд бичнэ. Сурч ухаасаа эхлээл тэр хөгжмийн зохиомжийн чиглэлээр бас өөрийгөө давхар
боловсруулаад яваад байсан байна. Тэгэхээр сэтгэгч хүн бол тэгээ кино найруулна. Дуу зохион. Сайхан дуу зохион балжийн гол одоо юу ч байдаг. Сүүлийн жилүүдэд инх тайвныг дуучин гэхээсээ илүү хөгжмийн зохиолч бидний нард хүн илүү мэддэг болж гэж би бодож байна. Тэгээ нөгөө түүхтдэггүй. Анханасаа их өөрийгөө завгүй байлгаа сурцсан хүн чинь баг тэр нь өөрт нь кайфтай байдаг юм шиг завгүй юм л хийж байвал. Одоо нөгөө хүний заяаг дуулсан хүн чинь тэрнээс дутхгүй дуу хийх гэдэг байхгүй юу? Тэгээд ээжийнхээ ачийг ялаач гэдэг юм уу? Одоо балжийн гол мундаг дуунууд. Балжийн гол дууг энэ Бурятад явж байхад юм Бурят ардын дуу балжийн гол гэж одоо зарлж байхыг би сонсч ирсэн. Үнэхээр одоо ардын болтлоо дуу ард түмэн төвнэ гэдэг бол энэс илүү сайхан юм юу байх вэ? Хөгжмийн зохиолч хүнд одоо энэ бишгэдэ энхтэй үнэ дуулахад одоо аря дүрийн аря дуулж ирсэн чи санагддаг бүр утаа японтой тэр их сайхан аян сайхан хөгжимч сайхан тэгэхэд энэ сэтгэл сайхан өөрөө ямар хүн бэ тэрнээс олж тэр аян бишгэдэ тэр өөрийн бичсэн аян гарна штэ 1987 оноос 92 онд соёл урлагийн их сургуулийн дуулаач аяны төгсөж байхад инхтэй бахынхаа балжийн гол гэдэг дууг оюутныхаа шалгалтанд анх дуулж илээ. За тэр дууг дуулах одоо үндсэн шалтгаан нь энэ дуу дөнгөж төрөөд Бурятын ардын эмчигчин Баатар Будаев дуулж Дөрвжийн Эрдмийн театрт дуулдаг. Тэгээ энийг очиж сонсоод би 89 онд одоо үндсэн хөг танаалцтын доошлуулж байгаад оюутныхаа шалгалтанд дуулсан. За энэ дуулсан шалгалтын дүн бол одоо миний хувьд бол хамгийн өндөр оноог нь авч ирсэн. Тухайд тэгээ хайдаг багш маань маш их одоо урам өгч энэ сайхан дуу чиг сайхан дууллаа гэдэг. Одоо тэр манай нутгийнхан бол ярьдаг юм л да казакууд барьсан нэг эмнэлэг байсан. Тэрний дээвэр нурж гинэ гэдэг. Тэр нь 11 сард байсан санаж байна. Тэр чинь одоо тэр үед бол айгүй хэцүү шүү дээ. Одоо тэгээд одоо яах вэ гэдэл. Тэгэл одоо 50 бид хоёр одоо ингээд хоёр машинтай хоёулаа нутгийнхаа одоо тэр үед алдартай байсан дуучдыг гүйж хамж аваал өөрснөө давхиччоод тэгэхэд одоо хан хэдий чуулгын байр галгаагүй хүйтэл байсан санагдаж байгаа хил хүйтмэс битүү зэрэгтэл болоо тэгээд орлогын одоо тэр эмнэлгийн засварт зориулж байх жишээ нь. За энэ цагаас эхлээл ер нь 50 анхыгаа бол хангинти нутгийн хүн гэдгийг мэднэ. Хаан Чингис тоглолцсон байхыг мэднэ. Маш их бахархдаг, хүндэлдэг байл. Хаяа явж очиж дөөр дээр одоо дөөр тоглоход нь үздэг байл. Ингээд 90-ад оны ихээр Дөрвжийн Эрдмийн театрын гоцлол дуучин болоод 50 ахтайгаа нэг тогоонд орж 50 ахаа үйл хөдөлгөөн тэгээд тэр уран бүтээлтэй хандлага энэ хүнээс нь суралцж байлаа. Тэгээд багшийн барилга гэдэг бол заавал АБ зааснараа байдаг биш. Биений хилэмж тэгээд дотоод ертөнц тэр урлагийг ойлгож байгаа. Тэгээд тэр хөгжмийг мэдэрж байгаа. Энэ бүхнээс нь бол би одоо маш их хэмийг бол одоо сурж авсан. Аражигийн фонд урын сандал юу гэдэг юм болоо гэд. Инх тайвны хувьд бол дуусан дуу том цөөхөн хадгалагдсан байт юм байна. Харин инх тайвны зохиолуудаас инх тайвч одоо өөрөө бол яг оркестртай 200 гаруй дуу. Зүгээр одооний цахилгаан хөгжим ингээд бичлэгтэй бол нэг 250 гаруй дуу ингээд үндсэндээ 500-аад дуу зохиолчихсан хүн байна шүү дээ. Их тэгээд эндээс бол давхарцсан тоогоор Аражигийн урын сандалд 80-аад дуу байна. Давхардаг одоо ийм ээж хачиг ялаад эхлөвчний хүн дуулж байгаа шүү дээ. Ингээд давхардаагүй ингээд хоол үзэх юм 50 орчим дуу байна. Тэгээд 5 киноны хөгжим бичиж одоо Хурамсдын дагнад балетын хөгжим бичиж ингээд энэ хүний бүтээлүүд бол одоо их түгээмэл болсон байна.
дуучин хүн гэдэг өөрөө дуу зохиохороо үнэхээр за нарийн театр хоолойтой цойл хоолойтой хүн бол нэг ингэд дуурах бах дуулна. За баритон аригл хоолойтой хүн бол нэг ингэд дуулна. За мэцэг сафран юм уу сафран хоолойтой хүн бол ингэд дуулнаа гэдгийг бол яг таг мэдээд байгаа. За тэгээд ер нь бол тийм сул дуулалт бол ер нь байхгүйгээр зохиодог. Өөрөө дуучин хүн болоод тийм хэцүү дууч гэлээ гэсэн тий дуулахад маш эвтэйхэн өөрөө нэг дуулаа зохиодог баг. Тэм учраас үгнийх нь нөгөөд аян дээр ясан тохируулсан үгнийх нь байрал маш зөв, дуулахад маш эвтэйхэн хэдийгээр маш одоо их өндөр нотыг авч дуулдаг ч гэлээ гэсэн яг таарсан хоолойтой бол дуулахад маш эвтэйхэн. Жишээл одоо ижийнхээ ачиг яалгатаа гэж маш гоё дуушууд гайхамшигтай. Энэ дуу бол маш хэцүү дуу. Тэгтээ бол дуулахад их эвтэйхэн тийм сайхан дуу. Тэгэхээр би мэрэгжлийн хөгжмийн зохиолч гэдэг одоо магтаад байгаас илүүтэй өөрөө мэрэгжлийн дууны урлагт ялангуяа Дарамзагдаас хойш Дарамзагд гэдэг маань буряд чиглэлийн Монголын хөгжмийн зохиолч. Түүнээс хойш бурядын аялал, буряд маягийн аялгыг мэрэгжлийн дуулаачийн урлагт оруулж ирсэн 10 Монголын хөгжмийн зохиолчийн хувьд бол Дарамзагдын дараа гарч ирсэн нэг бие даасан дүүргч бий бол инх тайвны хөгжмийн зохиолыг бол дууны зохиолыг бол би тэгж ойлгож ухаардаг. Баян уле талмэ маране гасар хаунятна Хүмүүл валжийн голд нь хөөсрөн үерлээд оргинд хүүхэн жаахан бажмаахан нь хүлээж суугаа байх таа гэж. Ийм одоо үгтэй онон балжийн голд нь овлсон үерлээд оргинд охин жаахан бажмаахан нь хүлээж суугаа байх таа гэсэн. Ийм үгтэй ер нь буряд дууны талд бол инх тайван шиг бичих хүн ер нь Монгол цөөхөн шүү. Басхан духами ахад устгч болсоо нотгийн жаахан балжмаахан минь нотсон сэтгэл минь уяталда. За 80-аад оны эхээр би Монголын радиод ажиллаж байсан. Саруул уянбэд хамт ажиллаж байсан. Тэгээ Саруул уянгийн багын найз инх тайван гэд дуучин төгсч ирээд удаагүй тийм залуу анх танилцсан. Тэгээ би бодлын шувуу гэдэг анхныхаа өлзөө утчлуу анхныхаа шүлгийн номыг дурсаж байсан санагдаж байна. Тэгээд Саруул уянбэд тойрж ажилтай байсан инх тайван одоо энэ төв шуудангийн баруун талын 4 давхар би тэрийг гарч ирэхэд нэг давхарт тэр номыг уншаад сууж байсан. Тэгээд хөдөлгөгүй нэг дууны үг хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тэр намар орон бороо гэдэг дууны ноорог өсөлтөө. Найман сарим борооны навцыг аргадан намирна. За дуучин бандгаа маань бол энийг их олон жил болсон. Энэ дуу ер нь бас одоо энэ FM радио юунаас одоо буудаггүй хүмүүсийн сонсох дуртай дуу байсан л да. Энэ алтан намар гэж болдог Монголын хөгжмийн зохиолчдын том наадамд хэд хэдэн сайхан одоо симфони хөгжим бичээд оруулсан байх жишээний Нодлингийн хохаада хөгжим мужигдэр болсон алтан намард ятхын сайхан аялгау хийцэн л байсан. Тэг ер нь хаанаас нь ингээ ундраад идэв. Тэгээ яагаад энэ хүнийг амжуулаад идэв гэдэг бол бас бодууштай юм байна л. Бас ийм дууны захиалга бол маш их ирдэг юм байна лээ. Тэгээд аль болох тэрэнд ороод бүр зүгээр гэдгүү заавал тэнд нь очижээ судалжээж судалгаатай юмыг хийдэг.
Энэ бас их сайхан ийм бүтээлч ханддаг юм. Улс ууртай ханддаг талд их сайхан байдгийн. 50 ахтайгаа ажил төрлөөсөө болж муудах сайдах зөндөө юм гардаг. Юугээд л одоо бид тэр чи хоёр өөр хүн нэг хэвэн цутгацсан юм шиг тэгэл одоо байнга энийгээ төвлөлдөөд уулзаад байна гэж байдгүй. Заримдаа мэрэгжлийнхаа ажил төрлөөсөө маргана. Жохон муудаа сэтгэл ундуу яваад гомдч байгаа хэрэг л дээ. Тэгээд дууг нь сонсоод ирэхээр дорхноо мартчихдаг миний хувьд. Манайх ч гэсэн өөрөө тэгээд жохон гэж хүнтэй гэж муудч чаддгүй. Амархан гомдчдаг. Тэгээд учиргүй гомдсон юм болоод явж яснаа 2 цагийн дараа уулзахад инээцэл байж байдаг. Ийм гэгэн цайлган үнэлтэй. Үертэй өнөө татурган үзүр салаагаран дүүрнэ үхэр манаа салчхаад хүлээж л байгаа байхдаа бас биднээс ч одоо тухайн үед одоо эр хүн болох гэж үзэж илээ шүү дээ. Одоо хүүхдүүд байсан 20 настай 22-т би ч одоо 24-т төгсч ирсэн юм байна. Тэгэхээр тэр үед л одоо жишээ нь нэлээд толгууртай түшигтэй найз байсан. Өөрчлөлт шинжил болоод тий харчсан осгол одоо 50 замаар явагдсан. Энэний дараагаар л одоо өөрсдөө бас хувийн одоо компани байгуулад ингээд ажиллаж ирсэн 95 оноос хойш. Тэр үеэс бол одоо бие бинийгээ түшж амьдрах нь зүйтэй юм байна. Ганцаараа бол одоо янз бүрийн ажил хийхэд бүтэхгүй хэцүү гэдгийг бол ойлгож ингээд одоо найз нөхдөдийнхээ цуглуулж ингээд хамтарч ажиллаж амьдарч хэлсэн юм байнамаа. Одоо хинч урлагийнхнаас л хинч бий болгоогүй байхад л жуулчны вааз ажил утсал дахиж явсан хүн шүү дээ. Би бол тэгээд завсраар нь Чингис хаан тоглоод одоо Чингис хаан болол жишээ. Гэх мэтийн маш олон ажил бий. Нэг хүнд бол одоо үнэхээр бурхан бас харамгүй сайхан боломж, авьяас, чадвар, сэтгэл заяасан юм билээ. Тэгээ сонин юм яриг бол намайг ч одоо яг Монголын кино урлагт одоо уруулдсан юм манай инктэй баг. Манай их хөгжмийн зохиолч цогцлын нацагд орж Үүлэн заяа гэдэг дуур хийсэн. Үүлэн заяа дуурын одоо анхны тоглолтын дээр нь би дуурын театрт очиж үзсэн. Тэгээ инк тайван тэр цээл холоотой дүрийн дүр тоглосон. Тэр бол түүхэн дуур. Өөрөөр хэлбэл одоо түүхэн хоцсондартай ингээд гараад ирэн шүү дээ. Одоо ухаандаа энэ чиг ингээд унжуулсан одоо гөхөлтэй ийм үс мүсэн засчихсан. А бид Монтгой цэцэн хатан киног 88 онд өгчхөд Чингис хаан кино руу манай баг орж исэн үе. Тэгээ би тэр орооны концертыг үзээд инк тавны гараад ирсэн чинь яг л Чингис хаан ийм л байх болов гэж бодож авчихгүй. Тэгээ бүр дотор захтнаад болдог. Тэгээд юу дуурай дуусчаад Балжин руу уцтлаа. За Чингис хаан ч дуурийн театрын тайзан дээр дуулаад байна даа. Монголд уран сайхны Чингис хааны дүрийг тодруулсан уран бүтээл анх удаа уран сайхны кинонд гаргасан нь Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кино байлаа. Энэ киноны гол дүр Чингис хааны дүрд Дуур бүжгийн академик театрын дуучин Инх тайван гэж хүү тэнцэж найруулагч Балжин ям яг ингээд Чингисийн одоо нүүр будгийг хийгээд парик хувцсыг өмсгөөд бидэнд анх удаа танилцуулж ирсэн. Чамайг унтсны дараа баахан хүмүүс ирээд сэрэх гэхээр нь би боловсон. Одоо гэр тойроо зогсож байна. Тэд яаж мэддэг вэ? Би хэнд ч мэдгэлгүй чөлөөгний хувцсыг өмсөж гарч ирсэн билээ. Би одоохон тэднийг хөөж явуулъя. Бол хүмүн буу яар. Сайхан унтаж хоо. Чамайг гарангуут аваа явчих шүү дээ. Намайг хорих хэн байна? Чингисийн тухай маш олон кино хийлээ. Тэр дотроос яалтчгүй л ерөөсөө л одоо энэ хүний дүр төрх надад хамгийн ойрхон. Тэгэд Балжин юм судалж эхэлсэн. Аль нутгийн
арих тамхи хэрэгэлдэв юм уу? Чи одоо их хааны дүр тоглох гэдэг шүү дээ. Зан ааш нь ямар юм бахан судлаа шүү дээ. Тэгээ чи одоо явж их хааны одоо төрөлх нутгийн хинтийн залуу юм байна. Ер нь одоо гайгүй төвшин хүүхэд юм байна. Энтэр гэж яагаад. Тэгээд тэр проб хийгээд ингээд юу яасан. Чингис хааны маань дүрд ингээтэй юм маань их ойрхон, их сайхан Чингис, их гоё Чингис, адилхан ч ийм сайхан Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кинонд гаргасан. Тайм маань нэг өдөр л таквад орж хөж пүүжэ чиний параа өгөөдгөө кинонд гэдэг. Үгүй би юу кино маань би чи л одоо Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хаан тэнцсэн чи одоо чи харин гоё биш тэгсгүй чи очоод өгөөд тэг параа чи ороод үзгээд киноныхаа зураг авалт гэдгээд ажилласаа чөлөөлөгдөөд тэнд байна энд байна зураг авж яана л гэдэг. Тэгээд энэ хооронд аав маань өвдсөн. Тэгээд аав бол өвдөд ахт нь би хүүхдүүдтэйг бас аймагт очиод ингээл яах вэ тайванг дуутах хэрэггүй. Тэр ажилтаа хүн ажиллаа хийж яав гэдэг байсан. Намайг бас ингээд армянд Украинд энэ төр сурч яхад бас настай хүн л юм чинь өвдөн тэгээд охиндоо хэлэх хүн энэ төр бас хэрэггүй. Гэт хэлүүлдэг байсан гэж ээж маань хэлдэг байсан. Тэгээ яг тайванд хэлэх үү гэхээр дуудах уу гэхээр зүгээр аав нь гайгүй битгий хэл. Юу гэснээ нэг өдөр тэгсэн. За ер нь юу ч болсон тэр хүүхдийг битээ дуудаарай. Сэтгэл санаа нь өмөрчин. Чухал ажил хийж яваа хүүхэд гэж ингэж. Тэгэхээр манай аав бол хүүхдүүдийнхаа тэр дундаа одоо манай ангитайвны энэ төр хийж байгаа ажлыг өөрөө мэдэрч ингэж айгүй далдаас дэмждэг, түшдэг. Ийм л одоо сайхан өөшгүй юмсэн та. Би ингээд аваад ярахаар бодод идэм аа. бас удчимаа тэр нэг 20 хоногийн дараа гинт болжин найруулагч дуудаж ийн гэдэг. Кино үйлдвэрч тайм маань үүдэн зогссон. За найзтай хоёр миний найз Мөнх тэнгэрийн хүчин дор киноны чи Чингис миний отгоо үед тэнцсэн байна гэдэг. Тэгээд л одоо миний анхны кинонд одоо бас тэр тулуугийн дүр миний найз намайг одоо анх Монголын кино урлагт тэгж хөтлж оруулсан гэдэг. Мөнх тэнгэрийн хүчин дор киноны хамгийн анхны зураг нь хинтид авсан зураг байгаа. Миний нөгөө нэг юунд тэргэнд ингээд нөгөө хүлээж байгаа намайг ингээд ташурддаг. Тэгээ тэрний цаана ингээд өөлийн их над дээр хасар дээр ирчээд Чингистэй уулзчаад эргээ гараад ирэхэд тэр ингээтэйвний тэр хойноос ингээ харж байгаа харц. Тэр дотор маш олон зүйл ингээ тэр нүдэнд нь ингэж харагдаж байгаа. Тэр тоглолт бол надад бас маш их таалагдж байдаг. Ер нь бол манай ингээтэйвний хувьд бол тухайн одоо харьцаж байгаа хүн болгонтойгоо бол маш зөв тоглолтуудыг хийдэг. Ямарваа нэгэн тийм илүү дутуу хөдөлгөөн бол их бага. Ер нь бидэрт тэнд яг натур дээр нөгөө киноны бужгаан болдог, арайн зураг руу сар пэжгэн найрагч хөгждөг. Ер нь тийм юм жоохон хөндөй. Дүрдээ яг дүрээл бод маргаашийн зураг авалтанд зөвхөн биеэ бэлддэг тийм л. Ууггүй л ажилладаг байсан л да. Мөнх тэнгэрийн хүчин дор маань 2 ангит кино шийд. Энэ дээр тууштай эхнээс нь ахуулаад дуустлаа тэр том дүрийг авч явна гэдэг бол хувь хүнийч болон уран бүтээлчийн маш их төсвөр төвчээр бодол санаа одоо дээр нь судалгаа хүмүүсээс авж байгаа туршлагыг өөртөө шингээж байгаа байдлаас нь ингээ харахад бол ингээ зургнаас зурганд ингээ маань улам туршлагачж улам хааны маань
дүр төрх болон сэтгэлийн дээр бүх юмнуудыг гаргахыг хичээд сайн ажилласан гэж би боддог. Киног анх ингээд үзэхэд бол одоо тэр кино үнэхээр оруулж хөтэлж ийсэн. Би заримдаа дүүгээ гэж мэдрэхгүй байсан. Ер нь ихэнх тохиолдолд дүүгээ гэж мэдрэхгүй байсан. Миний би 13 наснаас 4 зүгийн 70 улс 12 самун хаадыг дайлж 32 жил зүтгэн умард газрыг энх төвшин нэгэн гэр болгосонд түмэн олноор хүндлэн өргөж хаан суурьнд суулгаж улсын нэрийг хүндлэгдэхин дээд хөх Монгол улс хэмээн халж миний нэрийг Чингис хаан хэмээн өргөмжлөвөө. Ер нь бол нэг тайвны хувьд бол хөдөлмөрчин бол аливаа юмдных орооцолт бол тэр ийм байсан тэр сайн муу гэж хүнднийг бол нэг тэгж яриад байдаггүй гэж би бол дотроо бодож явдаг. А хүмүүсүүд миний тухайч байдаг юм уу? Их тайвны тухайч байдаг юм уу? Бусад хэн нэгний тухайч байдаг юм уу? Хүмүүсүүд янз янзаар сайн муугаарч байдаг юм уу? Шимжилтэй хандлага зөндөөл байдаг. Энэ болгонд бол нэг тайвны хувьд бол хариу яриад л ийм байсан, тийм байх ёстой энэ төр гэсэн нэг илүү туу юм бол нэг ээж яриад байдаг тийм хүн бол биш юм байна. Ягаад гэвэл урд нь хийх ажил их байгаа учраас юун тэр бүгдээ орооцод тэр бүгдэд одоо хариу бичиж явах мантай. Одоо ч гэсэн сайхан уран бүтээлээ хийгээд явж байна. Инг тайвныг Чингис хааны дүр тоглуулснараа их айдастай явдгийг өнөө хүртэл их айдастай. За одоо нөгөө хаан тоглосон нөхөр чинь арих тамхи одоо ууцсан тэнд явж явах юм. Элдв хил аманд орчих вэ. За нөгөө нөхөр чинь нэг бизнес гэж яриад байгаа гэсэн одоо элдв долоо юм болчих вэ. Ерөөсөл инг тайвны нэрийг л хаа нэгэн газар муу гараад ирэх юм бол зүгээр л надаас улсал гэж хавтас хийх гэж одоо өнөө хүртэл одоо ингэж явдаг. Инг тайван бол энэ чиглэлээр ямар ч одоо миний сэтгэл санааг өмүүлж догдлуулах, айлгах, сөрдүүлэх юм хийгээгүй. Түмнийхэн дунд нэртэй, төртөө сайхан уран бүтээлч яваа юм. Тэгээл тэр хамт аймаг руугаа хинтэд энэ төр очихоор зэрэг настай хүмүүс бүр ингээл явж яхад нь гайхмаар бүр ингээ навсгсгээл газар унаал мөрөгхөөр зэрэг тийм мөрөгж байгаа юмыг амьдаар нь үзээгүй хүмүүс чинь бүр гайхаа дүү маань бүр хүү юу вэ гэдэг ингээд хоошоо зог тусаад энэ төр ингэж яхад бол за энэ аргагүй л монголчууд бол үнэхээр энэ их аныхаа дүрээр цангаж ийсэн юм бэ. Энийг ингэж анх харж байгаа да ганц одоо төрсөн их чинь би ч биш ер нь ард түмэн яг хаан гэж ингэж хүлээж авсан юм байна гэж бол надад бодогдож ийсэн. Тэгээд дүүгээрээ тэр үед маш их бахархаж ийсэн. Би тавахыгаа ёс ус идэ ундаа зооглоод хэтрүүлэн хэрэглээд хачин аваар гаргаж явахыг би огт үзээгүй. Тийм учраас энэ нь нөлөөлдөг биднэрт хажууд нь ч гэсэн үгээ цэних айтайхан байх гэж хичээж байдаг. Инг тайван бид хоёр бол эдэр залуу наснда танилцсан. Инг тайван Чингис хааны дүрийг Монголд анхудаа бүтээгээд кинонд тоглоод эд галзаж явах үед нь би танилцсан. Одоо инг тэрнээс хойш инг тайван бид хоёр уран бүтээл хамтарч хийсэн олон сайхан дуу одоо битсэн. Ер нь тэгээд хямартай хүнтэй маш хямартай хүн шүү дээ. Тэгээд тийм сайхан кинон тоглоод, ийм сайхан хоолойтой төрөөд, ийм сайхан дуучин байгаад, ийм олон сайхан дуу зохиогоод, зохиолчулаад ингээ ийм гоё кино хийгээд үнэхээр л ясан дэлгэрсэн юм ундаг л хүнтэй л гэж бодож байна. Кинон хариулж үзсэн. Хит хитэн их айтайхан кино. Ялангуяа одоо тэр хэлмэгдлийн үеийн ч гэдэг юм уу тэр зүүн Монголын заншилтай холбоотой кинонууд их зөв сөхөж тавьсан. Ер нь найруулагчид бас тийм их ахуйн чанартай юм шиг мөртлөө цаанаа улс төр нийгэм соёлын их том агуулгатай тийм кинонуудыг бол бас найруулагч болгон хөндөж чаддаг юм л да. Ганцаараа ингэ шууд шийд гаргадаггүй. Дандаа хамтан асуудаг нутгийн орны улсуудтай, настай улсуудтай ийм байсан уу, ингэсэн үү, энийг ингэж аргуул ямар уу, ингэж зургийг авуул ямар уу гэдэг найруулагчдаас бол дандаа тэгж бүх юм судалж ээж дээр нь жүжигчдэг их сайхан харьцан
ингээд тоглол ухаангүй загнаа зандраад авахгүй дандаа хүм талаас нь ингээд тоглуулах гэдэг тийм л найруулагч л та. Тэгээ ингээ проп хийгээд бол би үл ерөнхийдөө зохиолоо бол бас нэг харсан. Тэгээ ингээ хараад би 50-аад очиж хэлсэн. За ах маань энэ надаас их хол дүр байна. Би тийм муу хүний дүрийг хийж чадахгүй хоо гэж одоо хэлж байлаа. Чи хувьсгалын эсэргүүнүүдийг оргуулж миний толгойг тусгаж одоо би чамд хэн болохоо үзүүлэлтэй ингээд эсэргүүнүүдийг Муу хүнийг дандаа тийм одоо муухай царайтай хэрцгий царайтай ч юм уу тий хүн бүтээдэг юм аа. Чи яага болохгүй гэжээ. За үнэхээр та ингээд ах маань ах чирмэнд хоёр одоо болно гэж ивэл хамаалал би ингээд ороод тоглоё. Ингээд ингээд мархайг одоо мойлхон сахиус. Уг нь мойлхон сахиус гэдэг нэртэй байсан. Тэгээд ерөөдөө кино маань мойлхон гэдэг нэртэй бол гарсан. Бөөгийн тухай кино нь болохоор одоо нэг хэсэг Монголд ч одоо айл нэг айл бараг 5 бөөтэй болчих гэдээсэн. Тэгэхээр тэр асуудлыг бол одоо болиулахын төлөө сэтэж хийсэн. Яагаад гэвэл одоо энэ бол бөө гэдэг чинь одоо ингээд үед юм тэр юу нэг уламжлах хүн гэж байдаг, уламжлахгүй хүн гэж байдаг. Тэгтэл одоо янз бүрийн бөөнүүд гарч ирэл биенийгээ шулаад одоо янз бүрийн хэрэг биш сөрөг асуудлуудыг айгүйх гаргаж ирсэн. Тэгэхээр тэр кинон дээр бол биднээс л одоо бөө гэж яг ийм хүн байдаг юм аа. Ингэж уламжлж ирсэн яаж ирсэн байх вэ? Тэрнээс бол одоо хүн ингээд заагаад сурахчдаг авиас биш ээ. Хүн заагаад сурчдаг ном биш ээ гэдгийг л биднээс одоо гаргахыг хүссэн. Тэгээ тэрийгээ ч гаргаж чадсан. Тэр киноны эцсээр бол одоо найз маань бол надад том бэлэг хийсэн. Тэр нь юу гэсэн бэлэг байсан бэ гэхээр киноны төгсгөл дээр одоо тэнгэрээс одоо миний аав ээж хоёр одоо намайг харж байгаа. Намайг ингээд ямар хүн болж вэ гэдэг юм одоо хинж байгаа ч юм одоо ингээд тэнгэрээс ирж байгаа тийм юу хийж өгсөн. Тэгээ тэрэнд нь би маш их баярлдаг юм аа. Уг кинондаа ч гэсэн би продюсер ихтэй бас өөгийн тархилгын юмд нь өөрөө тоглосон, өөрийнхөө ангийнхныг цуглуулж агаад ингээд биднес бас өөрсдийнхөө ч гэсэн тэр киногоор мөнхөлж авсан юм байна. Тэгээ яг бидний зураг авахад дадал суманд одоо Оросын төмөргөө төмөр гарцсан. Дадал сум маань яг нар зүг битүү эргэн тойрон төмөр гарцсан. Ерөөсөө яг юм саарлуудаатай. Битүү саарлуудаатай. Модонд орсон ч гэсэн тийм битүү саарлуудаатай. Тэгээ нэг 50 байх тэгжсэн. Гой залбатоо энэ хэлмэгдлийн кино, энэ одоо салхишуурах, энийг аюул дагуулсан энэ цаг үеийн кино хийсэн чи энэ гал төмөрөөр нэг зөксөд байна уу юу гэдэг жисэн баггүй юу. Тэгээ үнэхээр зөкссөн. Тэгээд бид нар мойлхон киног авахад тэр кино яг очихдоо төмөр гарч ирсэн. Бид хэдий зураг аваад дуусахад бачрээд төртөл очиод ингээд зураг авахад бас төмөр гарч лээсэн. Ингээ үндсэндээ яг тэр гал төмрийн аюул дунд тэрийг утаа, униар, угаарын дунд гэх юм одоо за модны угаар гэж зүйл шалах уу. Яг тэн дунд бид нар одоо яг мойлхоскоос кинод бүрэн хэмжээгээр зургийг авч ингээд дууссан байдгийг. Хөгжмийг өөрөө хийдэг. Дангина гэдэг одоо тэр киноны хөгжим бол гайхалтай. Одоо мойлхон киноос одоо тэрний хөгжим өдр бол одоо агуу шарв тэр хоёр чинь одоо хийсэн шүү. Ямар гайхалтай дуунууд байна. Учирсан ханданги
сүүлийн одоо 2-3 жилийн өмнөөс ахвалаад манай Хинтийн нутгийн бахархал болсон ер нь бол Монгол түмний дотор цөөхөн төрдөг тийм сод хөрөөлт нэг сайхан хүүгийн одоо уран сайхны кино хийсэндээ манай Хинтийн мэрэгэн байна. Тэгээд одоо тэр залуугийн хүний бодит амьдралаар сэтүүлсэн тэгээд тэр чинь бас зохиолын бас өөрөө тэр зохиолд оролцож байгаа. Тэгэхээр энэний цаана юу харж байна? Тэр зохиол оролцож байна гэдэг чинь өөрөө судалгаа хийж байна л гэсэн л үг шүү дээ. Тийм учраас тэгээд тэр кинонд нь одоо бас чад ядан тоглосон. Нэр алдран царайж байгаа энэ хүүгээ бурхан номын мөр хөлгөд надад шавар болвол ямар. Тэр хүн ч тийм сайн биш хаа та. Юу? Одооч би ааваа гарахаас өнгөрсөн дөө. Ядаж ээжийн миний үйлч болохгүй юу? Хөөе, манайха тэр ардаа тэр аяг хөдлөж जैन. Бүгдээрээ тэр наашаадаа тэр аяг хөдлөөнэ. Одоо нүдэ нэгрээ. Дууны хувьд бол ярих юм байхгүй яг тийм нэг цаанаасаа байгалийн өгдөлтэй мэдээж зэрэг өөрийнх нь одоо тэр салбар буюу тэр сонгодог урлагийн салбар сонгодог хөгжмийн тэр тайзны тэр дуу хоор тэр томоохон хэмжээний дуу энэ төр бол заадгаас чинь зөндөө гарсан энэ тухайн нэг ярих юм миний ярих юм биш байх гэж бодож байна. Тэгээд өөрөө дуурийн театрт ажилласан. Дуурийн театрын одоо ёстой тоос шараас нахгүй л талын хүртэл мэдэх хүн. Тэгээ өөрөө нөгөө киногоор оролцсон. Тэгэхээр дүрслэх, илэрхийлэх хөгжим эднэр өөрт нь бас суудсан. Тэгээд турш үзээд өнгөрсөн жил илүү балетын хөгжим бичсэн. Тавхагаа сүүлийн хэдэн жил ингээ анзаараад тахад маш олон сайхан киноны хөгжмөд хийлээ. Сайхан балетын хөгжим бичлээ. Мөн дээр нь одоо саяхан одоо бүхэл бүтэн сайхан дөөрийн хөгжим биччихлээ. За энэ бол хөгжмийн ертөнцөөр аялж байгаа дуучууны хувьд хөгжмийн боловсрал гэж юмыг ямар одоо хэмжээнд хүртэж вэ, ойлгож вэ гэдэг нь бол эндээс харагдана гэж би боддог. Алдрын минь альжаа бас альжаа тугай. Ахгүй төр минь хүү алдар тугай. Дуурийн театрын уран сайхны зөвлөл инг тайвны хөгжмөөр балет хийгээд мөнгө төгрөг гаргаад тэгээд ажил болгоод ингээ хийчихнэ гэдэг чинь дуурийн театрт тоогдсон юм хийн шүү дээ. Дуурийн театр одоо энэ зах зээл үстэй. Өөртөө хэрэг болно гэсэн юм ал хийн үстэй. Тэрнээс инг тайван манад ажиллаж байсан учраас ардын жүжигчин учраас зайлуул хөгжмөөр нь балет хийчих гэж тэхгүй байхгүй юу? Өөрийнх нь шаардлагыг хангасан байна л гэж үзсэн. Хэрвээ дуурийн академик театрын шаардлагыг хангасан гэж үзэж байгаа бол тэр балет болсон байна. Тэгэхээр балетын хөгжим бичсэн л байна. Инг тайвны бүтээлийн гол одоо зонглох санаанууд бол нутаг усаа магтсан Хинтийн нутгаа магтсан зохиол бүтээлүүд манай инг тайвны уран бүтээлүүд маш их байдаг. Инг тайван бол нутаг усаа гэсэн чин халуун цэцэгтэй хүн. Одоо би нэг л зүйлийг хатуу ойлгож байгаа. Нөгөө болохгүй юм гэж байх ёсгүй л гэж л боддог хүндээ бүтгэл ёстой, болгох л ёстой. Ганцхан нөгөө цагаа зөв хойрлаад тооцоогоо зөв хийгээд төлөвөө зөв гаргаж явуул болохгүй юм гэж байхгүй л гэж бодож ярьж явдаг хүн. Тийм учраас манерийн төлөвлөж байгаа ажлууд дандаа бүтдэг. Ер нь бүхэл ах дүүнэрээ цуглуулахыг боддог. Нийлүүлж уулзуулахыг боддог. Нутаг орондоо бүгдийг ингээл ээжийнхээ талыг ч нийлүүлээл ургийн баяр чин зохион байгуулаад кино зураг аваад аавынхаа талыг ч ингээл базаал удам судраа бас сүлийн дүүнэртээ мэдүүлээл ингэж одоо их бас ураг удмаа гэж бас их санаа тавьдаг. Ийм бас л одоо нэг манай аавын холч ухаанаас бол нэлээд хамгийн их одоо өвлөж авсан дүү маань гэж дүү маань 50 юм байгаа юм.
өөрийнх нь зохиосон дуугч би олон ч дуулж илээ. Хан хинтээ гэсэн хэдэн том дуунар нь бол одоо манай нутг орны сүлд дуус шүү дээ. Ардын жүжигчин боллоо. Ардын жүжигчээ би ардын жүжигчин одоо өөрчилж хийлээд авахт нь очиод энэ төр ингэдэг болоо ч сүүлийн үед бол өмнө нь бол тэгэл яаж исэн гавьяат болоо гэхтэн сонсоод уйлал тэгэл очиж уулзч баяр хүрчээлээ. Ардын жүжигчин болохт нь харин ордныгад очиж гарч ирэхэд нь хүлээж агаад баяр хүргэжээлээ. Тэгэхэд ингээд нэг цагаан дээлтэй ингээд нэг ордноос гараад ирэхэд нь бүр нойлмос сүнтгээр ингээд урсаад бүр баярлаад тэр үед юу бодогдчихсэн. За бидний ингээд хүн шиг явааг ээж аав маань тэнгэрээс харж л байгаа бах та. Аав маань харж л байгаа бах та. Ээж маань амьд байсан юм аа. Гэж бодогдож айгүйх баярлж ижүүлээд үгийнхээ өмнөөс ээж аавдаа зэлбэрч баярлж исэн да. Манай ардын жүжигчний бас амьдрал бас тэмч дардан байгаагүй өвчин зовлон хань ижлээ алдсан ийм хэцүү үед бас байсан. Бид нар дандаа цуг байсан. Тэгээ мөнөш бол найзландаа бие үегээд харилцаж явуулсаж ярилцаж утсааргүй минь бие үеиндээ айлчилж явж яхада их сайхан байдаг. Сэтгэл сайхан манай инхтэйвнда гэлхвэн. Ходол ийм сайн сэтгэлээрээ сайн санаагаараа ард түмнө Монгол ард түмнө дэшин дэмжиж сайхан гоё дууга жүгөө бүшчэл шол баясуулж шо уламота баян бүтэн утанастай удаа жаргалтай мөнх сайхан явж яхын хүсье. За ингээд найз маань маш хөдөлмөрлөлөө. Тэгээд одоо он цагийг хугацааг зүгээр өнгөрөөсөнгүй. Маш гоё уран бүтээл хийж, маш гоё дуулж. Тэгээ найздаа амжилт хүсье, аз жаргал хүсье, алдар хүнд одоо удахгүй ирэх байхаа улам их сайхан алдар хүндийг хүртэх байх гэж бодож байна. Их хааны минь нутаг уул ус Баянгай тайвахт минь тайвахын одоо удам сударт гайхамшигтай хөв тавилан өгч. За энийг бол одоо миний ах бол гайхамшигтай мэдэрч тэгээ мэдээж одоо Монгол түмний өв соёл энэ одоо дахин давтагдшгүй нандин имийг тэр дундаа энэ урлагийн тэр дундаа дууны ертөнц хөгжмийн ертөнцид өөрийн гэсэн нэг сайхан замыг нээж энэндээ үнч яваад нь бол төлөй байлт юм аа. Хүн гэдэг юмтан бол ерөөсө сэтгэл биеинд хайр халамж тэр юмар л их дутагддаг байхгүй юу. Тэр л байж байгаа цагт бусд нь бол одоо баг болондоо тэр үеийнхээ өвчин зовлон хүртэл ялж дийлж болох байхгүй юу. Тэр хүний сайхан халуун сэтгэл байхад гэдэг юмыг л би бас инхтэй хасаа сайн суралцаасаа гэж хэлмээр байна.